Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийнхөө подкастын дугаараар сексологч, сэтгэл засалчимч, инх учрал эмчигээ буюу Учкан эмчигээ урьж оролцуулж байна. Тэгээд Учкан эмчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд урьж оролцуулсанд баярлалаа. Та бүхэн хоёрын өнөөдрийн ярилцах сэдв бол нөгөө л мөнхийн сэдв сексийн талаар. Тэгэхээр өнөөдрийн одоо хүмүүст тулгамдаад байгаа тий сексийн ямар асуудлууд байна энэ талаар илэн талангуй ярилцъя гэж бодож байна. То сүүлийн нэг 10-аад жилийн туршид бол нэг тийм ил болж гарч ирж байгаа сэдв. Тэгэхээр яалтчгүй энэ маань өөрөө юутай холбоотой вэ гэхээр одоо сүүлийн үеийн судалгаагаар гэр бүлийн салалтын эхний 3 дугаарт бол одоо сексийн асуудал тэгээд тэр одоо таарамжгүй харилцаанаас болоод салдгаа гэсэн юм эрдэмтдийн судалгаа байна л да. Тэгэхээр яг одоо орчин үед тэр хүмүүст одоо тулгараад байгаа гэр бүлүүдэд тулгараад байгаа ямар асуудлууд байна. Ер нь сексологч юуг одоо зөвлөж идэг юм бэ хүмүүст? Тэгэхээр сексологч буюу секс судлаач гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол айгүй онцгой олон талын ач холбогдолтой байгаа. Яагаад тэгэхээр хосуудын хоорондын нийцлийг тэгээ ерөнхийдөө хүмүүс хэрэг зөв бэлгийн харилцаанд орох байдаг. Тэгээ таашаалыг хэрхэн зөв мэдрэх боломжтой. Одоо бэлгийн харилцаа уртасгах, богиносгох, цаашлаад бүр хүүхэд хэрхэн олох тий. Тэгээ хосуудын одоо биеийн байрлал, биеийн бүтцээс хамаарат хин хинтэйгээ хэрхэн яаж байвал илүү нийцэх талаар гээд тухайн хосууд сексээс хэрхэн таашаал авах, тэгээ түүнээсээ хэр их одоо дагаа сэтгэл ханамжийг бас авах гээд олон талыг нь бол илүү сайн гүнзгий судлаад тэгээ тэр талаар бол мэдээлэл өгөөд сексийн боловсролыг нийгэм түгээх нь сексологч хүний хамгийн үндсэн үүрэг байдаг. Тийм. Тэгэхээр Монголд одоо яг боловсролыг түгээх гэдээ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг манай сексологч гэхээр айгу цөөхөн хүмүүс байдаг шиг санагдсан. Дээрээс нь яг энэ боловсролыг бас хүмүүст түгэж чадж байгаа болов та юу гэж бодож байна? Тийм. Тэгэхээр яг сэтгцэн эмч нарын хувьд бол толгой дарааллын сексологоор бол сурдгийн. Яг тэр нэг үндсэн хичээлийн хөтөлбөртөнд байдаг. Тэгээ энэ сексийн асуудалд нэг талдаа яг сэтгэл зүйн шалтгаантайгаар хөвчлэн үүсдэг. Хэрвээ биеийн асуудалтай үүсэх юм бол тэр нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эмчнэр рүү хөвчлэн явчихна. Яг сэтгэл зүйн асуудалтай үүсэж байгаа тэр чигээр сэтгцэн эмч нарт байдаг учраас толгой дараалал байдаг. Тэгэхээр би сэтгцэн эмч болгоно секс судлаач гэж хэлнэ. Одоогоор бол 180-аад сэтгцэн эмчнэр бол бэлтгэгдээд Монгол улсад ажиллаж идэг. Тэгэхээр би бол бүгдийг л тэгж хэлэн дээ. Олон сонсогдож шүү дээ. Тэгсэн мөртлөө ханддаг цөөхөн юм да. Тийм ханддаг цөөхөн. За энэ талаар бас зөвлөгөө мэдээлэл хүргэж байгаа нь маш их цөөхөн байгаа. Бүр цөөхөн. Тэгээд яриад эхлэхээр хүмүүс бас янз янзаар хүлээж авдаг. Тэр янз янзаар хүлээж аавна гэхээр яг нөгөө хаалттай сэдв болохоор тий хүмүүс нэг тийм одоо дургуй юм шиг байгаа мөртлөө цаанаа бүхэл хүнд энэ асуудал би явагдаад байгаа л байдаг тий. Маш их байдаг. Тэгээ жишээлбэл тантай сая уулзах та нөгөө миний нэг нэвтрүүл пилоток гэдээ орсон гэж харж байсан шүү дээ. Тэгээ тухайн зүйлийг хийж яхад одоо жишээлбэл нөгөө дөнгөж анх удаа тийм зүйл хийж ийсэн болохоор комментүүдийг ач холбогдол өгсөн яхаарахгүй. Тэгэхээр нөгөө хийх юм олж ядсан юм уу те. Ийм юм яриа байж идэг баг гараа шалаа угааж юм уу те. Ер нь бол хийх юм их байна. Одоо бүкспүрлөгөө ороход бол дутаж гин ч юм уу. Тэгэхээр энэ мэтчлэнгээр бол нийгэмд маш их ад үзэгддэг сэдв юм аа гэдгийг тухайн үед бол мэдэрсэн л дээ. Тэгээд яг ингээд тэр нэвтрүүлгийг хийж яхад одоо яг сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ажилладаг яг энэ чиглэлээр оронтой бас байдаг. Тэгээд тэндээс зөвлөгөө авдаг нэг эмчээгээ ураад оруулж яхад болвол яг энэ талаар чи хитрхи дэлгэрэнгүй ярих гээд байна. Манай улсынх нь бэлэн бишээ гэд яг нөө бэлтгэх явцад аюух надад хэлж исэн. Тэгээд тухайн үед бол би гайхаж исэн. Тэгээ өөрөө нөө хийж үзэнгүүтээс мэдэрдэм билээ. Тэгээд яг ингээд хүмүүст хамгийн их дутуу одоо мэдээлэл нь очдоггүй хэрнээ эсэргээрээ хүмүүсийн аюу тийм цэрвдэг, бэрэгдэг, ад үздэг тий. Тэгээ ингээд нэг юм цэмбэгэндэг одоо яг шулуухай хэлбэл аюу тийм цэмгэр ханддаг сэдв. Наана цэмгэр харагдаад байгаа мөртлөө цаана асуудал байгаа. Яста гадна гэж цаг сэдв. Тэгэхээр түрүүн ярьжсэн ингээд нөгөө гэр бүл салалтын ерөөсөө эхний 3-т бол яг энэ секс асуудал байгаа. Таарамж зохицохгүй те ийм асуудал байгаа. Наана хүмүүс мэдээж хэрэг тэр сексийн талын юмыг олон нийтэд зарлал яваад байхгүй те. Гэвтэл яг тэр одоо тулгамдж байгаа асуудал нь яагаад энэ хүмүүс ингээд салах дээр тулчуу гэд ингээд ярингууд яалтчгүй нөгөө физиологийн асуудал яригдал байдаг. Тэгэнгүүт л нөгөө нэг хин дээр очиж зөвлөгөө авахаа мэдэхгүй те ямар хүнээс одоо жишээлбэл энэ сэтгэл зүйн зөвлөгөө, физиологийн зөвлөгөө те сексийн зөвлөгөөг авч мэдэхгүйг нь л бас харгаа яваад байгаа юм л та те.
Хэлгүй ах уу. Тэгээд хандаж хэлдэг хүмүүс зоригтой хүмүүс нь цөөхөн гэдэг түрүүн хэдүүлээ жоохон давтаад үгээ тий. Гэтэ хамгийн гол нь нөгөө хосуудын ингээд салалт ууш хугандаа бол шууд нэг л сэдв ба харилцаа л байгаа. Хоорондын харилцаа. Тэгээ тэр харилцааны нэг том хил нь өөрөө секс болчиход байдаг. Маш том хил. Тэгэхээр тэр хоёр хоорондоо хэр дотно нь энэ хоёр шууд хамааралтай. Тэгэхээр дотноох тусмаа секс нь ханамжтай, дотны иш тусмаа секс таарамжгүй болж хувирна гэсэн. Хэрэв хосууд маш их нээлттэй яриад нэгэндээ юу дутаад байгааг ярилцаж чадаад тэгэд ярилцчаад гол нь шийдэлд хүрч чадвал хүмүүс ихэвчлэн ингээд ярьдаг хэрнээ шийдэлд хүрдэггүй. Жишээлх юм бол одоо ингээд хоёлоо үргэлжлүүлээд яриул ингээд улам дэлгэгдээд ярих ах л та. Тэгэхээр нэг хос нь хүсдэг зүйлийг нөгөө хос нь ортоос хийхгүй бол яах вэ гэдгээс өксүүлээд олон асуудлууд гарч байгаа хгүй. Тэгэхээр харилцан хин хүлээмжшүүлсэн шийдэл гэдгээсээ хамгийн үндсэн зүйл бол гарна. Тэр нэг одоо ингээл нийтлэг энэ асуултуудыг ингээ харж байхад яг энэ сексийн талаар ингээд юм уншаад судлаад ингээ байж байхад бол таарамжгүй хосууд асар их байд юм байна. Тэгээ ялангуяа одоо энэ дээр асар нарийн л зүйл яригдах гэдэг нь л да одоо эрэгтэй эмэгтэй хүний дур ханалтын одоо тэр нэг хугацаа хүртэл ондоо байгаа тийм. Байгалийн өн чинь өөрөө өгөгдөл нь энийг бол бид нар яаж чадахгүй. Цаанаасаа өгөгдөл нь юм чинь. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн ер нь бол дундаж хугацааныг 5 минут гарантай. Эмэгтэй хүнийх бол нэг 12 минут орчимтай. 7 минутын наан цаан тий. Гэхдээ эмэгтэй хүний бас нэг байгалийн өгөгдөл нь юу гэдэг вэ гэхлээр заалчгүй биеэрээ одоо дур ханах бол албатай биш амтан. Сэтгэл зүйн таашаал нь бол номер 1-т байдаг. Тэгэхээр тухайн хосууд өөртөө ойлголцохгүй байх тусмаа эмэгтэй хүн сэтгэл зүйн таашаал нь байхгүй цаашлаад биеийн таашаал руугаа жуулан фокуслох юм ингээд яваад байна гэсэн. Тэгэхээр бид нар нөгөө байгалийн зориулттай уул нь бол өвдсөн байдаг болохоор яг энэ дур ханалтын асуудал дээр хосууд нэгнээ үнэхээр хүндэлж хайрладаг болвол энэ асуудлыг шийдэх хамгийн амархан, аюул амархан сэдв. Харин нэгний ойлголцохгүй байгаа хүмүүс төр бол чанга. За ойлголцохгүй байгаа хүмүүс төр тэгвэл ямар гаргалгаа ажиллах вэ? Яаж зөвлөгөөх вэ? Жишээлбэл нөгөө ойлгохгүй байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд эсвэл бол нөгөө эмэгтэй нөхрөөсөө айгүйх нуудаг. Одоо болцсон юм шиг л харагтаал байгаад байдаг. Яагаад гэвэл гадна харагдах зүйл гэж байхгүй, тэ мэдрэгдэх юм гэж байхгүй. Эмэгтэй хүн бол өөрөө л дотроо яг тэр таашаалыг мэдэрч байгаа болохоос гадна харагдах зүйл байхгүй учраас тэрийг тодорхойлоход хэцүү байгаад байдаг шүү дээ. Тийм. Уул нь бол эмэгтэй хүн дур ханжаа нь мэдэгддэг. Тэгээд зүгээр тэрийг жүжиглэх боломжтой тий. Тэгэхээр нөө жүжиглж ийн жинхэнэ үедээ эрэгтэй хүмүүс мэдгүй дээр л алдаа гараад байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энийг шийдэл бол зөндөө байгаа ш тий. Нэгдүгээр хамгийн чухал зүйл бол секс өөрөө 4 шаттай гэж үздэг. 4 шаттай. Тэгэхээр энэ 4 шат хамгийн нэгдүгээрт нь юу гэдэг нэхэр оршил хэсэг. Тэгээд эмэгтэйчүүдийн дур ханахад хамгийн бэлтгэж өгдөг гол хэсэг бол оршил. Эрэгтэй хүмүүсийнх дээр болохоор эсрэг байгаад идэг. Тэгэхээр нөгөө оршлыг эрэгтэй ихэвчлэн хүмүүс хамгийн гол алдаа юу гэхээр дандаа алгасдаг. Тэгээд яг нөгөө сексийн идэвхтэй үйл ажиллагаагаа хийж явах явцыг л эмэгтэйдээ таашаал өгдөм байх гэж ойлгоод тэрнлөө илүү фокуслаад идэг. Гэтэл эмэгтэй хүмүүс болохоор түүнээс илүүтэй оршил хэсэг рүү илүү их өдөөгдөө тэнд л нөгөө хамаг зүйл нь бэлтгэгдэж өгөөд идэг. Тэгэхээр бэлэн болоогүй эмэгтэйдээ бэлгийн харилцаанд ороод байвал тэнд бол нөгөө дур ханах 12 минут ч ярихдаггүй бэлэн болоочгүй бэлтгэж амжихаас өмнө эрэгтэй хүн аль хэдийн тавьчихна. Тэгэхээр тэнд бүр ямар ч таашаал ярихдаггүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө оршлоо удаан хийх юм бол 12 минут руу бас жоох ойртож болох юм биш үү? Тийм байна тий. Тэгвэл тэрийг бас шийдчихэж тэр нөгөө дур ханах асуудал ч яригдах юм шүү дээ. 12 минут байсан ч байгаагүй сэтгэл зүйн таашаал ядаж шууд мэдэгдэнэ. Сэтгэлийн таашаал өгж байгаа тохиолдолд бол эмэгтэй хүн тэгээд ер нь бол би Учкан амчин нэг подкастыг үзсэн л дээ. Тэр нь ядж хахад яг таарсан 13 төрлөөр эмэгтэй хүн дур одоо ханах боломжтой гэдэг. Яг тийм сэдвийг нь үзсэн 12 төрлөөр тий. Тэгэхэд надад амар гайхажсэн, хөөх орж исэн, өгцөг орж исэн. Тэгэл өөр те юу ч байлаа. Тийм зөндөө олон өөр зүйлүүд орж исэн. Гэтэл бид нар 3 төрлийн л мэдээд идэг те. Одоо жишээлбэл хилүүгээрээ, өтрээгээрээ ч гэдэг юм уу те. Ингээд тэр асуудлыг л мэдээд идэг. Мөртлөө цаад юмнуудыг юусэн мэдээдгүй. Гэхдээ яг үндэ таны ингээ хилүүгээр, өтрээгээд хэлэхээр бас олон байгаа байхгүй юу? Маш олон хосод хилүүгээр тавьдаг болдгийг ч мэддэггүй. Тэгээ хилүү рүү ойртохыг хүсдэггүй. Ерөөсөө секс гэдгийг яг өтрээ шодооны нийлэмж гэж ойлгоод өтрээ шодоогоор орох сонирхолтой хосууд маш их байдаг. Тэгээд тэрнээсээ нөгөө өөр тал руу орох гэхлээр ёсноос гажууд
одоо нөгөө зохих журмаар нь хийхгүй байна гэдэг рүүгээ ороод түүнээсээ болоод нөгөө эмэгтэй амтны маань дур ханамжинд бас асуудал гараад идэг. Тэгээд уул нь яхааргүй нөгөө эрчүүд эмэгтэйчүүд яг аль руу ярах ч гэсэндээ эхэндээ хоёлаа асуулт ингэ явц юм чинь тий. Тэгээд дээрэс нь дэлхийн нийтэд эмэгтэйчүүдийн дур ханалтын судалгаа эрэгтэйчүүдээс ер нь давмгай байгаад идэг. Яагаад гэхээр нөгөө эмэгтэй хүнийх чинь дүлийн амт учраас яаж дур ханаж байгаа тодорхойгүй учраас илүү сайн судалдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хилүү гэж хэлсэн дээр жишээлх юм бол яг ингээ өтрөө шодоогоор л байнга одоо бэлгийн авталд ордог. Дээрээс нь оршил байнга шууд ингээ алгасагддаг. Яг жоохон өнгөсөн болж байгаа шууд эмэгтэй хүн чинь бол бэлтгэгдэх нь бол бас ингээд мэдрэгдэн ингээд тэ тухайн үед чигшил өгөнд хөвсийн маш их зүйл мэдэгдэн. Тэгээ түүн дээр нь болохоор бэлэн босон эмэгтэй дээрээ өдөөлтнийхээ араас ингээд нэг бэлгийн авталтай уулна орж уулзах хэвээр. Тэгээ тэр дунд бол хилүүг ерөнхийдөө толгой дараалан бүх эмэгтэйчүүд байнга цочроож авах шинэ ач холбогдолтой байдаг. Хилүү бол шодоогоос 2 дахин илүүтэй их одоо мэдрэлжүүлэлттэй илүү сайн таашаалыг мэдэрдэг ганц цэг нь. Гэтэл нөгөө түүнийгээ одоо ингээд үл ашиглахлаар чинь эмэгтэйчүүд зөвхөн өтрөөлөө фокуслол тэнд бараг 100-ны 20% эмэгтэй 20% гэж ярьдаг. Зарим судалгаанууд 50 гэдэг өтрөөгөө эмэгтэй хүн дурхаж. Өтрөг гэхээр нөгөө G-цэгээл яриад байгаа. Нэг G-цэгийн асуудал нэг яригдаад байгаа шүү дээ, тийм ээ? Тийм түүний G-цэг байгаа байхгүй гэл те зарим нь байхгүй гэл ингээл ярьсан. Тэгээд бид нар нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас инээлдчихсэн шүү дээ. Энэ дээр бол бэдгүн билээ шүү дээ гэдэг ярьжсэн. Тэрэн дээр бас асуухад одоо сүүлийн үед бол G-цэг гэж яриад G-цэгийг бүр олох эмнэлэг хүртэл байна. Үйлчилгээ хүртэл байна. Тэгэхээр энэ нь одоо ямар учир утгатай юм тийм. Тэгэхээр G-цэг гэж ер нь бол байхгүй. Энэ дээр бол космополитен сэтгүүл өөрөө бас бүр уучлал хүссэн нийтлэл хүртэл гаргаж ирсэн удаа байдаг. Тэгээд энэ G-цэгийг бол эрэгтэй хүн анхаа өөрөө нээсэн. Эрэгтэй эмэгтэйчүүд юмч хүн. Тэгээд өөрийнхөө нэрээр нэрлж аваад тэрний нэрний ихний үсэг G гэдэг тэр зүйтэй G point болсон. Орчин үед бол нөгөө G-цэгийн гаралтай альва юм бүтээгдэхүүн энэ төр гарч байгаа шүү дээ. Тэгээд тэд нар яг нөгөө G гэдгээр хүмүүс таньсан учраас одоо маркетинг нэр болоо хувирсан байгаа байхгүй. Брэнд нэр шиг. Тэрнээс эмэгтэй хүн G-цэг байхгүй, хүн болгонд байхгүй гэсэн үг. Тэгээд нэг газараа хүн болгонд яг ижлэхэн цэг дээр байдаг тийм зүйл огтоосоо биш. Хүн болгоны мэдрэмтгий цэг нь ондоо газар байрах боломжтой. Тийм болохоор нөгөө түр яг хэлсэн өтрээгээр нийт эмэгтэйчүүдийн ердөө 20% дур ханж чаддаг. Яг хосоороо удцсан нэгнээ хүлээн зөвшөөрдөг сайх тийм хосуудын хувьд 50-аас 80% гэж өсөж ирдэг гэж үздэг байна. Тэгэхээр чи нөгөө тэр цэг чинь зарим эмэгтэйчүүдэд байдаг, заримд нь байхгүй гэсэн үг үү? Тэгвэл заримд нь бас нөгөө мэдрэг тийм цэг гэж байна. Зарим нь өөр газараа бас байна гэсэн үг шүү дээ, тий? Тэгэхээр л өөрөнд тэрийг бол одоо тэр тухайн хүн өөрөө өөрийгөө оролдож юм уу эсвэл бол одоо яа тийм туршиж одоо үзэх ёстой юм бэ шүү дээ. Яг зөв. Тэгээ хамгийн ихтэй найдвартай жинхэнэ эмэгтэйчүүд үнэхээр одоо бидний хэлж G-цэг гэж хэлүүл байгаа. Тэгээ нөгөө эрэгтэйчүүдийн шодоо бол нэг 4000 орчим тийм одоо мэдрэлийн гоё одоо цочмог тийм цэгүүд байдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийнх бол бүр 2 дахин илүү гэхэр чинь бүр асар өндөр авах шүү дээ. Тийм. Өөр хөврөлийн хавцад чинь эмэгтэй хүний хилүү чинь эрэгтэй хүний шодоо. Тэгээд бид нар эмэгтэй олж өгч юмд бол хилүү олж хувирж байгаа. Эрэгтэй хүнд бол шодоо олж өгч байгаа. Тэгэхээр энэ өөр чинь гарал үүслэнийг байгаа таа. Харин тэр нь бас их сонирхолтой санагдсан. Тэгээд бид нар чинь бүр тэрийгэж мэддэггүй хүмүүс юм билээ шүү дээ. Тий. Тэгээд эмэгтэй хүн чинь яг бэлэн болоход тэр хүндээ хилүү нас босдог байхгүй. Тийм томбоогод босчдөг гэдэг тэгж. За маш гоё сонирхолтой байна. Тэгээд зарим нэг одоо биднээс сошиалоор авдаг мэдээллүүд худлаа байдгийн байна тий. Бас тэрийг бид нар зэгцлэх ёстой гэдэг утгаараа яг энэ подкастуудыг хийж байгаа. Яг тэр шугамынхаа дагуу явж байна. Би ч гэсэн өөрөө бас айгүй гоё мэдээллүүдийг авч байна. Эмэгтэйчүүд дур тавихгүй байх нь муу. За ялангуяа одоо өтрээний сулрал гэж яриад байгаа шүү дээ. Сүүлийн үед арц гөрөлийн булчин сулрах гэл те. Би ч гэсэн бас өндөөний нөгөө йоны йога гэл бас заадаг. Тэгэд энэ дээр бол яг тэр эмэгтэй хүн байнга дур тавьж ийж тэгжээж одоо яг тэр дур тавилтын процесс дээр маш олон булчингууд ингэж нөгөө чангарч өгдөг гэж үздэг юм байлээ. Тэгээ энэ маань өөрөө яг энэ холбоотой мэдээлэл үгүй юу? Ер нь бол сексийн харилцаанд орсон болвол заавал эмэгтэй хүн дур ханах ёстой, заавал таашаалыг одоо хүртсэн байх ёстой л гэж үзээд байгаа л да. Харин тийм. Тэр бол бас дахиад нэг өрөөсгөл ойлголт байхгүй юу? Яг одоо орчин үеийн сексологчдын яг барьж байгаа чиг хандлага юу вэ гэхээр
сексийн харилцаанаасаа таашаал, сэтгэлийн таашаал идэлх рүү илүү төвлөрж байгаа. Тэгэхээр яг эмэгтэй хүн дээр бол сексийн харилцаа болгондор дур ханах цаанаасаа бас байглаасаа боломж жоохон муутай юм даа. Янз. Тэгээд сэтгэл зүйн одоо нэг өдөөлт сэтгэл зүйнх нь байдал нь тэр сексийн харилцаатай шууд хамааралтай байгаад идэх болохоор тэр үеийн ааш авир, тэр өдөр юу болсон, олон юм тэр эмэгтэйд ер нь нөлөөлнө. Тэгээд эмэгтэй хүн чинь нөгөө анхаарлын үед олон тийшээ фокустай болохоор бас тэгээд тэр секс харилцааны үед 9 шидээ өдрийнхөө стрессийг бодоо өвчиж бид нар бас таашгүй. Тэгэхээр харилцаа алган дээр дур таах үнэхээр боломж олвол байхгүй шулуух хэлгээд. Тийм учраас тэнд яг нөгөө л би төрнөөс хэлээд байгаа нь сэтгэлийн таашаал гэдэг нь хамгийн чухал. Тэгэхдээ ер нь бол яг хуу сексийн сурагчдаар юу ч хийсэн байдгийг гэхэлэр эмэгтэйнийг ингээд бүр ингээд секс өдөөгөөд ингээд бэлэн болгочлаа штэ тий. Тэр орчмыг ингээд бүр чигшүүлээ байж чадсан байдалтай болгочоод тийм байдал дээр одоо нөгөө яг тэр хүний сэтгэлд нь нийцэх үзтийн бэлгийн авдал өрнөхгүй бол сэтгэл зүгээрээч биеэрээч дуурхайн чадаагүй нөхцөлд тэнд нэлээд юм нөгөө одоо бухимдал одоо нэг тийм хүчтэй үүсдэг гэж бол үздэг. Тэр бол яг тэр эмэгтэйдээ нэг тийм сайн биш. Одоо тэгэхээр ингээл аюух эмэгтэйчүүд тархаар хатгууллаа гээл найргуудлаа гээл эмэгтэйчүүдэд байгаад идэг нэг янз янзын завирууд бас байдаг штэ. Тэгэхээр тэр дотроос бол бас мерсэр нь үнэхээр дутуу сексийн ханамжтай амьдралаас үүдэлтэй байхыг бол үүсэхгүй байдаг. Эсвэл нэг ааш сангийн өөрчлөлт ч юм уу. Ер нь хэвчлэн бас нөгөө сэтгэл зүйн хувьд ийм асуудалтай байгаад байгаа секстэй бас холбож их яриад байдаг шүү дээ. Ялангуяа нөгөө ганцаараа амьдардаг, хамтрагчгүй хүмүүс олвол одоо нэлийн тийм уур бухимдалтай байдаг, амархан хөгшрөлт явагддаг гэдэргээд ярьдаг. Тэгэхээр тэр бас тэрнтэй холбоотой. Ер нь бол нөгөө нэг сексийн харилцаанд ороод эмэгтэй дур тавилтан дээр асар их тэр нөгөө ад жаргалын гормонууд ингээд ялгарч идэг. Тэрүүгээрээ нөгөө сэтгэл санаа сайхан болж идэг гэд эрдэмтдийн бас судалгаа хийдэг шүү дээ тий. Тийм энэ дээр гэхдээ бас шиг хандлага өөрчлөгдсөн байна. Төрөөнийх дээр болохоор яг миний тэр бухимдал үүсдэг гэдэг нь юун дээр ингэхээр өдөөгдсөн эмэгтэй дээр аахгүй. Эсвэл одоо тэр хамтрагчтай байхад түүнээс үнэхээр таашаал авахгүй бол тэнд бухимдал үүсээд нь штэ. Яг зөвхөн ганц бие хүмүүс дээр бол би арай өөр зүйл ярьдаг. Тэгэд яг би нэг подкаст нар орсных бас жоохон энэ дээр хэд юм ярьчих тий гэдэг шиг. Тэгээ ер нь бол эмчээс шалтгаалга өвчин энтер гэж байдаг. Одоо ингээд эмч нэг юм хэлэхэд тэнд ингээд өвчтөн эмзэглэдэг. Жишээлбэл ингээд ганц үе эмэгтэйчүүд одоо ингээд эмэгтэйчүүд эмчээр авахад төрөөчээ, цэвэрлээ штэ, инглиштэй ч юм уу те. За яг энэ эмч нь өвчтнөө бодож байгаах гэхдээ эсвэл ингээд тэгээ эренгүүт хинтэй ч хамаагүй сексийг зөвлөгөө өгдөг эмэгтэйчүүд эмч нь наад нэг маа бараг ажиллавал гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо орчин үед чинь яг тэгээ хинтэй ч хамаагүй хийгээ явах уу. Тэгээ тэр хүн хэний төлөө ямар хүнтэй сууна гэж үдий зэрэгтэй ганцаараа яваад ирсэн. Тэгээ одоо ингээд яг тэр зүйлээс болоод яарад ингээд явах тэр хүний өөрийн үнэлэмж гэж байгаа өөрийгөө те ингээд нэг цэгэндэг гамнсан үн цэнтэйгээр мэдэрч байгаа штэ. Тэгэхээр энэ нь эргээгээд хүнд аягүй сэтгэл зүйн гэмтлийг үүсгэж дарамт болдог. Тэгээ ингээд нэг хүнд очиж үзүүлэх хэцүү байх хэцүү. Тэгээд ганц бие хүмүүс дээр үнэхээр секс хийхгүй 9 шидийн асуудал гардггүй гэхээр үгүй гэдэг судалгаанууд бас байдаг. Ер нь бол үгүй рүүгээ орсон гэсэн. Яагаад вэ гэхээр үүний том жишээ нь бол нөгөө ламнар одоо гадаадад пасторууд тэ яг ингээ бэлгийн хавталд ордог гэлманар тэд нар өнөөдөр хашгичааг гоохчаа ч юм уу өсчээгээд байгаа байхгүй эсрэгээрээ Тереза ахис өсвөлээл баясгалантай эмэгтэйчүүд хамгийн багш тэ тэгээд ер нь бол одоо нөө сексээс авах тэр аж аргалын давруудыг хүн тасгал хөдөлгөөнөөр ч өөрсдөө ялгаруулах боломжтой. Яаж л бол яаж тэрийг заавал сексээс авах албагүй. Яг хөө мэдээж сексийг дахиад үүлгээ хариул бас их юм ярина л да. Гэхдээ нөгөө талаа ганц үе байлаа гэд бас тэгж өөртөө битэн имзэглээрэй гэж хэлэх гэсэн. Тэнд зөвхөн нэг өвдөөлтөнд орсон хүн дээр бухимдал үүсгэс биш. Ганцаараа хүн дээр бол харьцангуй гайгүй. Дээрээс нь эсрэгээрээ харин ч нэг хостой хүмүүс чинь хосоосоо олж стресс нь янз бүр болно. Гэтэл нөгөө стрессийн төвшин энэ төр чинь одоо тэгээ тэр ганц бие байгаа дасаар ганц үеийг байхыг сонгоцсон хүмүүсээр хийхэд бол баг гараад байгаа байхгүй. Тийм. Тэгвэл яг сексээс олж хүн стресс төгөөр тэгэхээр асуултын тэмдэг болчихж байгаа байхгүй. Үнэхээр тэр лам болцсон, пастор болцсон хүмүүс тэгвэл яагаад стресс байгаа юм. Орчин үеийнхэн сонсохоор айгу сонирхолтой байна. Ер нь бол одоо нэлээд дээр үед сонсоход бол ганц бие явах мó те энэ бол нөгөө одоо гормоны хувьд амархан өөрчлөлтөнд ордог, хөгшрөлтийг айгу хурцсахдаг гэдэргээд ярьж байсан. Тэгвэл энийг сонсоход бас таатай байна. Мэдээж яриг ганц биеэрээ явж байгаа хүмүүс асар их байгаа. Тэгэхэд одоо тэр хүмүүс ч гэсэндээ бас айгу стрессцэн, бохомдсон заримдаа явж идэг. Яагаад тэгэхээр яг энэ мэдээлэлээс болоод гэж байгаа юм. Тэгээ хүнтэй суу одоо тэгхгүй бол болохгүй тэгээ гормоны хувьд өөрчлөлтөнд орсон байна ч гэдэг юм уу. Тэгэл нөх хүүхэд оройтлоо ч гэдэг юм те иймэрхүү асуудлаас болоод стрессж байна гэж айгүйх ярьдгийн байлээ.
За тэгвэл ганц биеэр бас явж байгаа хүмүүс зориулсан маш гоё мэдээллийг хүргэлээ. Тэгээд энэ одоо сая эмэгтэйчүүдийн талаар ярьчлаа. Тэгвэл эрэгтэйчүүд бас адилхан гэж үү гэж байгаа юм тий. Одоо жишээлбэл эрэгтэйчүүдийн хоол бүр эмэгтэйчүүдийг бодох юм бол илүү их одоо гадагшлуулах хэрэгцээ их байгаад байдаг. Тэгэхээр бас ялгаа авахгүй адилхан уу? Ялгаа авахгүй гэсэн. Одоо орчин үед бол sex toys гэдэг бүр маш том зах зээл гараад ирсэн. Дээрээс нь мастурбацийн гар хангалга байгаа. Тэгэхээр яг ингээд нөгөө сексийн байдал маань бидний юм ил тод нээлттэй болоод боловсрол сайжрахын хэрээр уул хүн өөрөө өөрийгөө ч гэсэн яг тэр асуудлаас аваад явчих боломжтой. Тэгээд яг өөрийнхөө хүссэн хайр сэтгэлээрээ нийлсэн хүнтэйг нийлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол босон болоогүй хүмүүстэй ингээ уулзаад яваад хахад тэр хүний өөрийн үнэлэмж бас яг юу гэдгийг тэрнтэйгээ хэрэг нийцж байгаа хэрэг харж байгаа гэдэгүүд оролцож болно гэсэн. Тэгээд цаашлаад яг ингээ хэрвээ одоо нөгөө гар хангалахаар ч юм уу ямар нэг байдлаар өөрийгөө ингээд болгоогүй байлаа ч гэсэн физиологоор хүний бие бас ухамсартай зүүдэндээ нөгөө дур ханах гэдэг ч тийм. Тэгэхээр эмэгтэйчүүдэд зүүдэндээ бас дур ханах, эрэгтэйчүүдэд нойтон зүүд үзэгдэх гээд энэ ч өөрөө физиологоор өөрийн шиг гадагшилчих тэр процесс ахгүй юу. Тэгэхээр физиологоор байгаль их ч гэсэн өөрөө тийм зохицуулгыг хийж байгаа тийм. Энэ дээр бас одоо жишээлбэл гэр бүлтэй болохгүй яваад байгаа ганц бие яваад байгаа хүмүүсийн хувьд сэтгэл зүйн одоо урд нь автсан одоо травмч гэдэг юм уу тийм иймэрхүү асуудлаас болж гин үү эсвэл одоо зүгээр л нөгөө амьдралын одоо тэр нөгөө хайртай хүнтэйгээ уулзрахгүй байгаа ч юм уу хүссэн хүнтэйгээ уулзрахгүй байгаа иймэрхүү асуудлууд байна уу? Ер нь яг сэтгцийн эмчнэр бол энэ дээр яаж бас зөвлөдөг юм бэ? Яаж хардгийг тийм. Тал талын шалтгаан байна. За тэгээ хамгийн түгээмэл нь бол үнэхээр хүүхэд насны гэмтэл ээж аавын хоорондын нийцэл нь ямар байсан тэр эцэг эхийн хооронд нэгний хайрлах сэтгэл нь ямар байсан энэ маш ихээр нөлөөлж байгаа маш ихээр тэгээд тэгэнгүүт одоо чинь өөрөө ингээд маш тийм одоо ад шаа үзэгцэх хүүхэд ч юм хайр үзээгүй хүүхэд бол хизээж хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа байхгүй хүүхэдтэй болохыг хүсэхгүй юм чинь эрэгтэй хүн байлаа гэхэд нэг эмэгтэйтэй болдог нөгөө эмэгтэй хүүхэд хүслээ гэхэд яах вэ гээл тэгэхээр ингээд байнгын хостой болж чадахгүй ч юм уу те эсвэл хэсэг байжгаад за энэ амтны насыг нь үрж яхаар гэд эрэгтэй өөрөө холддог ч юм уу эмэгтэй хүмүүс аюух боловсрал эзэмсэж байгаа үнээр нөлөөлт юм билээ. Ингээд маш ихээр ингээд боловсрал эзэмшихийн хэрээр судалгаа байдаг. Эмэгтэй хүн бол ганцаараа амьдрах тал руугаа шилждэг боловсруулах тусмаа. Яагаад гэхэлэр бид нар чинь нөгөө нэг энэ хувьслын сэтгэл судлалын онолоор ч гэсэн тайлбарладаг да. Эрэгтэй хүнээс чинь нөгөө хамаарч амьдрах сонирхолтой хүүхдийн тэн яагаад гэвэл тэр эрэгтэй нөгөө таалагдаад энэнийг би яг үржүүлээ те энэ хүний генийг ховлие гэдэг энэс хүүхдээ болъё цааш дараагийн нэг том шалгуур нь энэ эрэгтэй намайг хүүхдтэй минь хамттан тижээж хэмээн гэдэг мэдрэмж авсан тэр эрэгтэйдээ татагддаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр чи эмэгтэй хүн боловсроод өөрөө мөнгөтэй болохын хэрээр өөрөөсөө илүү мөнгөтэй хүн хаах магадaltaй болно гэсэн үг ч зүгээр бахан мөнгө ярьчлаа мөнгөнд дуртай шүү. Одоо өөрөөсөө илүүл гэсэн санаа. Тэгэхээр чи нөгөө тэр чинээгээр эмэгтэй хүн боловсроход нөгөө өөрөө 30 40 хүржиж боловсрч байгаа шүү дээ. Гэтэл тэр насан дээр чинь тэр насны өөрөөс нь илүү эрэгтэйчүүд бүгд гэр бүлээ зохиоцсон байх. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хэмжээнд одоо сэтгэл засалч эмчнэрийн бас өгөх зөвлөгөөнүүд те зөндөл байгаа байх. Тэгэхээр яг ийм асуудалтай хүмүүс бол яг мэрэгжлийн эмчтэй хандаад те өнөөдөр бас харьцангуй энэ сексийн тал дээр бол сексологч гэдэг одоо мэрэгжил хүртэл Монголд байгаа шүү гэдэг бас хэлмээр санагдаж байгаа. Яа тэгэхээр яг энэ талаар ингээд ярингууд Монгол сексологч байд юм уу гэж асууж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгэд яг өөрснийхөө тулгамдсан асуудлуудыг очиж шийдүүлээ ярий гэдэг ингэхээр хүн байхгүй гэж бодоод ингээд яваад байгаа гэр бүлүүд те хосууд одоо эсвэл зүгээр ганц бие хүмүүс бол зөндөө байж байгаа асуудлууд бол байгаа. Тий. Одоо энэ дээр бас хит их нөгөө сексэд донтох асуудлууд бас байгаад байгаа шүү дээ те. Тэгээ энэ маань бас л нөгөө нэг бага насны авсан гэмтэлтэй ч юм уу те иймтэй бас холбоотой байна уу? Ер нь бол албатай байж болно өгөөсөхгүй. Сексийн тийм яг энэ дээр бол бүр хэрвээ ингээд хит их эмгэгтэй юулээ дур ихтэй байх юм бол чи эмгэг болоо явчихна л да. Зүгээр яг сексийн хувьд дэндүү хитгэвтэй олон хүнтэй одоо харилцаанаар сонирхолтой ч юм уу те тогтворгүй нэг хүнтэйгээ байхгүй энэ төр байх юм бол арай эмгэг биш ч гэсэндээ тэр хүний яг зан үйлийн төрхүүлийн өөрчлөлтийн байдлаа байхгүй нэг бусдаас арай онцгой шүү дээ. Тэгэхээр энэ бол хүүхэд настай нөө Донжуан хаан шинжинтер гээд байж болдог л да Казанова синдром энэ гэдэг яригадаад идэг. Тэгэд энэ нөгөө хүүхэд наснда өөрөө ихийн хайрыг төдийлөн сан үзээгүй ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар эмэгтэй хүнтэй сэтгэл зүйн гэмтэл үүссэн эрэгтэйчүүдээр энэ байдал жишээлбэл илэрч болдог. Эсвэл бусдаас одоо дутуу мэдрэмжтэй байвал түүнийгээ ингээ гүйцэх гэж байгаа ч юм уу гэд янз янзаар тайлбарлагдаж болно. Энэний зан гэхдээ ер нь нөгөө бэлгийн дурын асуудал байгаа шүү дээ.
Тэгэхээр нөгөө бэлгийн дурын асуудал бол гэтээ нэг талдаа бол бас байглаас өгөгдөл байдаг. Зүгээр тэрийг гол нь нэг хүнтэйгээ юу олон хүнтэй гэдэг дээр л бид нар ярьж байгаа болохоос дур өөрөө угаасаа ихтэй хүн гэж бол байдаг. Одоо яг ардгийн юулээ ямар хар яриагаар нь чалхсаатай гэдэг. Чалхсаатай. Тийм. Яг энэ дээр би нэг кейс яриа л да. Саяхан нэг бүлгийн уулзалтаар нэг залуу бас тэгж ярьжсэн. Манай эхнэр бол угаасаа байглаасаа ингээд сексийн одоо тэр дур хүсэл айгу муутай. Одоо сардаа нэг удаа ч юм уу, 2 удаа ч юм уу хийх тийм сонирхолтой. Миний хувьд би өөрөө залуу хүн учраас тэр нэг 20 эдтэй нэг 30 орчим насны залуу байсан. Тэгээ би өдрөө болгон хийх одоо ингээд мэдээ сонирхолтой тий. Тэгээд ингээд бит хоёрын ийм одоо асуудал ингээд зөрөөд байдаг. Яг сексийн харилцааны тий ийм асуудал ингээд гараад байдаг. Тэгээ би энэ асуудлаа ингээд шийдвэрлэж чадахгүй байна. Яг ажил дээр бол намайг сонирхож байгаа, шохоорох байгаа эмэгтэйчүүд зөндөө байгаа тий. Тэгээ би одоо энэ сексийн асуудлыг шийдэгээд ингээд явчихаар би юм гэмтэй буруутай юм шиг ингээд санагдаад айгүй хэцүү байгаад байна гэсэн тийм залуу хүний нэг юм кейс байсан л да. Тэгээд энэ дээр бол одоо бид нар яах ёстой, яаж зөв тий одоо эмчнэр яаж зөвлөх ёстой байд юм бол эсвэл тэр хүн одоо яг тэр физиологийнхаа юуг хангаад явах хэрэгтэй юм уу? Одоо тий тэр бол аюу амьдрал дээр хэцүү асуудал шүү дээ. Тэгэл нөгөө гэр бүлийн одоо нэг 3 дахьч этгээдүүд гэл тий харилцаа гараал ирж шүү дээ тий. Тийм энд бол зөвхөн аш том шалтгаал гэж хэлмээр л байна. Тэгэхээр яг үндэ бол түрүүн дахиад нөө давтаал хэлээ эмэгтэй амьтан бол сэтгэл зүгээр л байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн дээр хөрөлт хийж бүр ил тод ярихаар бол тэнд маш тийм юу гэдгэлээ яг шууд хөрөлт гэж нэг ярьдаггүй эмэгтэй хүн дээр ховор байдаг ялангуяа залуу эмэгтэйчүүд дээр үнэхээр өтрийн хуурай шалттай ч юм уу яг биеийн талын шалтгаанууд байгаад байвал тэнд нэг яригдчих болдог. Эсбөгөөс үнэхээр нөхөртөө сэтгэл ханамжгүй харилцаанд үнэхээр таагүй байгаа эмэгтэй дээр тэр хөрөлтийг ярьж болно гэсэн. Тэгээд гуравт нь бол цэвэрж байгаа эмэгтэйчүүд бас байж болно. Яг эд насны нөхөр үржих насны эмэгтэйчүүд дээр хөрөлт бол маш цөөн хувьтай тохиолдно гэсэн. Тэгэхээр нөгөө өдөөлтийг сайн хийхгүй байна. Эсвэл тэр эмэгтэй үнэхээр сексийн талаарх ойлголт нь дэндүү хориотой өссөн. Тэгээ сексийг сайн мэддэггүй тийм байж нэг болж байна. Тэгэхээр нөхрийг би эхнэрээ яг юунд дуртай, ямар юмар байгааг маш сайн асуугаасаа гэж бодож байна. Тэгээд яг ингээ ярихаар би асуусан гэд ярьж иж болцшгүй л дээ. Тэгээд нэгэнт энэ хоёр гэр бүл цоогоос суудсан болвол эхнэртэй яг нэг уулзаж үзээ те. Одоо тэр сэтгцэн юм ч хүн уулзах хэрэг байна. Тэгээд тэр эмэгтэйд яг тийм хориг үсээд байгаа ямар асуудлууд байна. Нөхрийн яг юу нь болдгоо юм бэ гэдгийг хэлж олж мэдээд магадгүй ингээ олон хийх нь бас ёсноос гажууд өдөрт нэг л хийх ёстой ч юм уу. Эсвэл нэг сард хэд байлаа. Эсвэл өөр хүүхэд хийх гэж хийхээс биш хийх асгүй гэж бодоод өссөн ч тийм уламжлал сэтгэлгээтэй хүн байхыг бид бас үүсэж штэ хитрхи консерватив. Тэгэхээр тийм үгүй юу гэдээ олон зүйлийг бас тодруулах нь дээр л дээ. Гэр бүлийн хүмүүжил бас нөлөөлөх нь шүү дээ. Маш том нөлөөлдөг. Ер нь ээж аав яаж хүмүүжүүлэн тэр ер нь бидний сексийн чиг тэр хийх хэрхэн хийх орох шууд нөлөөлдөг штэ. За нөгөө эрчүүдийг бас л орхичод байгаа тий. Эрчүүд маань нэг юм асуудал байгаа. Одоо жишээлбэл хөвчрөл багтай хүн гэж байна. Эсвэл бол жижиг хэмжээтэй, том хэмжээтэй гэж байгаа. За жижиг хэмжээтэй бол бас л нөгөө ичээд одоо өөрийгөө хаагаад ч юм уу те одоо тэгээ өөрийгөө илэрхийлж чадахгүй ингээд бас яваад байдаг хүмүүс зөндөө байдаг. Тэрнээсээ болж стресстэй тэр байтугай сэтгэл готролд ордог ийм асуудлууд байгаа. Тэгээ нэг кейсийг бас би санаж байна л да. Одоо жишээлбэл дур одоо хөвчрөхгүй болоод тэгээ сэтгэл готролд ороод сүлдө бүр амиа орлого хүртэл бодолтой тэгээд явжсэн залуу хүртэл би санаж байна. Тэгэхээр эрчүүд энэ дээрээ одоо айгүйх тийм ач холбогдол өгдөг юм байна гэж хараад байгаа. Энэ эрэгтэй хүн ер нь бол нөгөө биеийн жиндээ ханамжтай эмэгтэй, эрэгтэй ханамжтай ханамжтай эрэгтэй зөвлөд байгаа. Тэг яг тэндээ асуудалтай тий. Тэгээд яг хэмжээний хувьд болохоор зөв Google дээр харуул ер нь ороо хэмжээ бол гараад ирдэм билээ. Гэхдээ би тэр нөгөө нэг манай эмнэлгийн эмчээдэг гэсэжтэй өргөдөж авсан. Тэр эмчээсээ юу ойлгож авсан гэхээр ер нь бол олон нийт хэрэгслэр дунд хэмжээ зарлаад бол хэрэггүй юм байлээ гэдгийг мэдэж авсан. Яг тэгэхээр энэ өөрөө хүнд нөгөө айгуу тийм хувь хүн персонал нөө юу гэдэг лээ тий релейт нь одоо хувь хүндээ айгуу тэнцэж тусдаг. Тэгэхээр бол хэрэггүй. Гэхдээ юуг бол боттой хэлэх вэ гэхлээр эрэгтэй хүний шодоо хэмжээл эмэгтэй хүний таашаал үнэхээр хамааралгүй гэдгийг бол ахин давтаилна. Энийг бол ямар ч сексологч нар аль ч улсын сексологч нар очсон бүгд дуу нэгтэй бол дуурна. Яагаад гэж бодож байна та?
Нөгөө л ихний л оршил юугаа сайн хийх л асуудал байгаа хэл та тий. Том эргэнтэнтэй байлаа гэхэд оршил байхгүй. Тэр нөгөө минутын асуудал байна шүү дээ тий. Хэмжээ өөр байгаа. Цаг хугацааны асуудал байгаа. Гэх мэтчлэн тиймэрхүү асуудлууд орд юм болов уу? Тийм ээ тий. Яг өдөөлт нь байхгүй болвол тэгэл нөгөө асуудал чинь бас л үсэл яваад байна шүү дээ. Маш их үүсэн. Тийм өдөөлт чухал. Дээрээс нь эмэгтэй хүний чинь гол төв чинь хилүү байгаа. Тэгэхээр чи хилүү чи гаднаа байгаа болохоос дотогшоо байгаа биш учраас тэнд нөгөө шодоо нэг ач холбогдолтой биш. Гуравт нь бол шодоо өтрөөний нийлэмжийг байрлалаар засдаг. Тийм учраас сексийн байрлал гэдэг юм ярьдаг болохоор зүгээр нөгөө янз янзаар хийж үздэг чинь тийм л учрандаа байдгаас биш. Үйдсэндээ бас нэг биш байхгүй юу? Тэр хоёр хос аль байрал дээр хамгийн их зохицол авч гэдгээ ярилцаад туршиж үзээд өөрсдөө нийлэмжтэйгээ олох хэрэгтэй гэсэн үг байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэн дээрээ яригдана. Тэгэхээр нэг уламж дайрлаар эрэгтэн дээрээ гараал эмэгтэн доороо ингээ уламжлалтаар орох юм бол энд төдийлөн ач холбогдол нөгөө тэр эрэгтэй шодоо хэмжээ одоо тэнд яг мэдрэгдээд ч юм уу их бага нь ордын юм шиг буруу ойлголтод хүмүүс төрөөд агсав. Нэгсэндээ байрал болгон дээр л мэдрүүлж авах хэрэгтэй гэж ойлгоод байгаа байхгүй үгүй байрал гэдэг чинь бол тэрийг л засах ач холбогдолтой байхгүй. Тэгэхээр бас нөгөө буруу мэдээлэлээс болоод хүмүүс маань одоо жишээлбэл эрчүүд маань бас шодоогоо томруулах, бүдүүрүүлэх, мэс засал гэж ороод амь насны хүртэл эрсдэд явж байгаа тийм асуудал зөндөө байгаа шүү дээ. Бас тийм. Тэгэхээр одоо эн чинь бол яг албан ёсоор нөгөө хэлэхэд бол хэмжээ бол нэг хамааралгүй. Хамгийн гол нь тэр ихний одоо нөгөө дөрвөн процесс гэдэг зүйл чинь л их чухал юм байна гэж ойлгож болох нь шүү дээ. Одоо ялангуяа сүүлийн үед энэ бэлгийн сулрал гэдэг юм залуучаад байна гэж яриад байгаа байхгүй юу? Тэгээ тэр одоо энэ стресстэй хит их ажлын ачаалал юм уу те нөгөө амралтаа зөв зохицуулж чадахгүй байгаагаас амьдралын нөгөө буруу хвшлээс шалтгаалж байгаа зүйл байгаад байгаа. Тэр бас нөгөө хөвчрлийн нэг кейс асуусан шүү дээ нэрээ. Тийм тэгээд эрэгтэйчүүдийн хөвчрөл дээр хоёр зүйл юу нь ярьдаг. Нэг нь биеийн талтай, нөгөөт нь сэтгэл зүйн гаралтай гэдэг. Тэгэхээр хэрвээ тэр эрэгтэй урд нь бэлгийн хавталд орохдоо янз бүрийн өөрө гэмтэл авч исэн. Ямар нэг эмэгтэй дээр би нэг л чадсангүй гэсэн мэдрэмж авсан ч юм уу. Тэгээд эрэгтэй хүн өөрөө эсвэл ажлын стресс маш их сэтгэл готолд орсон эрэгтэйчүүдэр бэлгийн дуурал юу нь буурдаг. Тэгээд хөвчрөл рүүгээ шууд бол нөлөөлдөг. Сэтгэл зүйн үед ингээд 50 кавта байх тусмаа тэр эрэгтэй хөвчрөлд бас шууд нөлөөлдөг байхгүй юу. Тэгэхээр энэ нэг шалтгаан болдог учраас тэдгээр хүмүүс нөгөө яг ямар айдас байна, юу байна гэдгийг тодруулна гэсэн үг. Өмнө нь орж исэн зүйл дээр нэг таагүй тухгүй байвал тэр нь давтагдах үү гэсэн айдас байнга бодогж байгаа нөхцөл хөвчрөлд бол дандаа нөлөөлнө гэсэн үг. Биеийн тал дээр бол яхаагүй бэлгийн замын халдвар бол шууд ордог. Тэгээ бэлгийн замын халдвар төвчмөр дэлхийд Монгол бол аюу өндөр шүү дээ. Маш өндөр. Тэгээд нөгөө эрэгтэй хүмүүс шинж тэмдэг гүүгээр ингээл байж байдаг эмгэгүүд байдаг эмгтээчүүд нь шинж тэмдэглээд эрэгтэйд мэдэгдүү ч юм гээд тэгээд бэлгийн замын халдвар төвчнийг маш их авдаг. Тэгээд аваад нөгөө эмчлүүлээл тэгээд дутуу эмчлүүлдэг. Эсвэл эмчлүүлэлээс тэр нь бүрийн идэхийнх нь эргэлзээтэй учраас шийднээс өрсөлч юм уу тэнд ингээд нөгөө шохоожл ч юм уу янз бүр үлдцүүлдээд тэр нь өөрөө хөвчрөлтөнд дандаа нөлөөлждөг. Урхагтай яагаад гэдэг. Тийм тэгэхээр энэ мэтчлэн олон шалтгаанаар ер нь эрчүүдийн хөвчрөл алдагдаж байгаа гэж эрүүл мэндийн талын асуудал яригдах нь шүү дээ тий. Бас нөгөө сексийн харилцаанд зөв орох талаар одоо нөгөө бэлгийн боловсрал гэж сүүлийн үед яригдаад байгаа асуудлууд бас л энэ дээр яригдаж орж ирэх нь тий. Тэгээ харамсалтай нь яг олон улсад бүр хийгдсэн судалгаач Монголч биш. Монголд бол нэг судалгаанууд би олж үзээгүй. Хамгийн анх Монголд ер нь сексийг яг энд нэг дуртахад гэдэг аахгүй үндсэлсэн үнийг болцсон ингээд айгу мундаг хүн байдаг. Тэгээ тэр хүн маань өөрөө бол одоо бурхан болсон. Тэгээ тэр хүн ингээд секс судлалын үндэсгээ бүр нэг бот номнууд гаргаад тэр хүн өөрөө сексээр бүр ингээд нөгөө докторын зэрэг хамгаалсан. Цор ганц хүн л юу тэр байна л да яг эрдмийн зэрэг хамгаалсан. Тэрнээс хойш бол одоо олон улсын лимбид уншиж байна. Тэнгүүд олон улсад юу гэж үздэг гэхээр бэлгэвч жишээлбэл Америкт өөрөө 30% хэрэглэгдэж байна л гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүнд яг ингээд нөгөө дур хүрээд одоо бэлгийн харилцаанд ороход бэлэн болсон нөхцөлд болоод тэр хүнд тэр нөгөө хөөрлийн процесс нь цааш дараагийн үр дагаврыг яах вүлээ их вүлээ сэжиг хуржийн ч юм уу одоо тэгж сэжиглэх боломжийг өгдөггүй гэж үзсэн. Тэгэхээр нөгөө тэд нар хизээч цаашдаа үр дагаврыг тооц боломжгүй учраас яг одоо дээрээ төвлөрөөд одоо л энэ үүрхийг хийл гэдэг дээр төвлөрдөг учраас бэлгэвчгүй харилцаанд орох нь дэндүү их байгаа даа. Тэгээд хүмүүс мэдгүй дээ юм уу чадахгүй даа биш зүгээр бэлгэвчгүй явж байгаа тохиол гарахад тэд нар нөгөө цаашдаа үр дагаврыг тооцох тэр сэтгэхгүй тухайн процесс нөгөө шууд унтарч ийн гэсэн үг байхгүй. Энэ нөгөө хэмжээ ярьснаас эрчүүдийн хэмжээг бас ярьснаас эмэгтэйчүүдийн бас хэмжээ байна тий. Одоо сүүлийн үед ч нөгөө өтрээгээ
бариу болгоно гэж маш их мэс засал орж ийн. За эсвэл одоо янз янзын технологиуд ашиглаж байна. За би ч бас одоо тэр талаар дасгал заадаг хүн байж гин тийм ээ. Тэгэхээр энэ талаар бас тэгээ зарим нь бүр энэ хит юм руу улаарад ингээд бас өөрийгөө эрсдэлд оруулсан эрүүл мэндээр хохирцсон хүмүүс зөндөө байж байна. Тэр тал дээр эмчнэр бас юу гэж зөвлөх вэ? Яг сэтгцэн эмчнэрийн хувьд бол мэсцлийн төдийл нэг зөвлөд байдаггүй. Тэгээд кегел дасгалыг бол маш сайн зөвлөж өгдөг. Тэгээд кегел дасгалаараа яг арсын яруулын булчин, тэгээд тэр өвтрийн орчмын булчин бүгднийг ингээд чангалзуулаа. Тэр бол нөгөө хинч мэдэхгүй, хаанч хизээж хийж болдог, хинч хийж байгааг мэдэхгүй тийм л дасгал шүү дээ. Тэгэхээр тэр дасгалаараа тусламжтайгаар хүн одоо тэр орчмынхаа бүрөө мэдрэлжүүлтийг өөрөө мэдэрдэг болно. Хаана юу байдгаа ингээд танин мэднэ. Тэгээд эргүүлээ таньж кегел тусламжтай өөрийнхөө хамгийн мэдрэмтгийг зэгээж гисэн олж авч мэдрэх боломжтой. Олон талын ач холбогдолтой байдаг. Хаалганы хувьд болохоор маш сайн хийдэг хүмүүс өндөр дээр л таардаг биш л бол яг өөрийнхөө мэдрэмтгий орчмыг тасдуулчих ч юм уу эсвэл соржиж идэх ч юм уу гэд олон асуудлууд бол үүсэх айгу өндөр эрсдэлтэй. Яг хөө мэдээж хамтрагчд нь илүү таашаалтай байж болно. Гэтэ яг хав тэгээд өөрийнх нь хувьд бол мөнхийн нөө дүлий байх хандлага руугаа л орж ийн л гэсэн санааштай. Тэгээд энэ бол яг ирэмблэн ангилалт хувь хүний зүйлийн дээ нөгөө талдаа яг одоо хин таашаал мэдрэх тааш гээд энэ тэнцүү феминист үзэлтэй эмэгтэйчүүд бол жишээ нэг өөр явж хахад одоо дүүрс эрэг одоо би энэ харилцаан чухал ч юм уу ирэмблэлт бас энд яг хүний шийдвэр гаргахад би өөрийгөө золиослоо тэр хүн сайхан бай гэсэн бас сайхан бай гэр бүлээ алдчих гад байна энэ төр гээд олон зүйл байхыг бас үгүйсгүй байдаг. За хэрв танд одоо асуудал байгаа болвол одоо хамтрагчтайгаа нин угу илэн даланг одоо ярилцаад зөвшөлтсөөрөө за энээс болоод авсан өөрсдөө шийдэж чадахгүй асуудал байх юм бол одоо мэрэгжлийн эмчит хандах нь зөв юм а гэж одоо зөвлөмөр байна. Тэгэхээр та эрүүл одоо аз жаргалтай амьдрахын тулд бол яалтчгүй одоо тэр үүсэт байгаа асуудлуудыг цаг тухайд нь одоо зохицуулж шийдэх одоо хэрэгтэй юм аа. Тэгээд өнөөдрийн одоо подкастаа ингээд дуусгая. Дараач байгаа подкастаараа та бүхэндээ өшөө гой сонирхолтой мэдээлэл хүргэх болно. Тэгээд дараагийн подкаст хүртэл баяртай.